За уучлаарай. Аав нэг жоохон жилээж ядагтай. Нэг удахгүй. Нэг удахгүй таахны сайхан байсхийг одё. Таах сайн дэмжиж байна. Яасан чимээгүй байх юм бэ? Хөгжим өгснөөс цагаад болоо шүү дээ. Мэдээж тийм ээ.
Амьдрал гэж сайхнараа байх болно.
참으로 뒤무디네 Tübirçim İngiliz batan Çeşin doktorumun ağırlıkta Tübir sütüğü oyansa doğuç Tübir varmaz çamro timurine Ağrı öldürüp düksün çubuğu Hayatta uğrayıp sansın çubuğu Anladı konulduğuna artsın çubuğu Her konuda tadıç sonları Burada Senin için İngiliz batma Çocuklar Uyansan doç Seni varmaz çaro timurine Küsmek için İngiliz batma Bu dedirtmek o yerin kaç Onu ve oraya delirmiş yese Bu en ona ayrıcı sonu Çamro yumurine Çamaybi sanın dostum Çanganın bitter harfinde Их зураглагчдаа захиргаан цайхийн энерги багт өгсөн шүүгчдийн үнэлгээ 4-5-4. За баяр хууль багт өгсөн шүүгчдийн үнэлгээ 5-4-4. Баяр хүргэе. Даваа далаагчдаа кип автоматикийн цайхийн манай гарагийн залуус 5-4-4. Амар жаргалагчдаа зуухан цайхийн зорилго нэг дахин дүүс 5-5-5. За баяр хүргэе. Ганц зураг авахчтай хин механик цехийн сэтгэмж баг 5-5-5. Бат бидэг авахчтай түлш дамжуулах цехийн чадамж баг 5-5-4. За хугацаа 2 минут хариултыг багийн айлны гишүүн өгнө. Заавал багийн ахлагч биш. Тэр болцол хэвээрээ тийм ээ. аль баг тавих гэж байгаа асуултыг За эхлээд шотлоо. Багийнханд дараах бодлогын өгөгдөлд харлаа. За шүүх Бэг ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн үзэж ажилтны эргүүлэн тогтоох тухай шийдвэрийг гаргажээ. Бэг буцааж ажилд нь авч байгаа шалтгаанаар түүний оронд ажиллаж байсан эсийн хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас салах тухай даргын тушаал гарсан. Даргын тушаал хуульд нийцэж байгаа эсхийг тайлбарлана гэсэн. За цагаас өмнө хариулах санал өглөө. 1
За шүүх бэг ажлаас нь үнэлэлгүй халагдсан хэмээн үзэж ажилд нь буцааж авах тухай шийдвэр гаргасан юм байна. Тэгээ бэг буцааж ажилд нь авч байгаа шалтгаанаар оронд нь ажиллаж исэн цэтэй болохоор хөдөлмөрийн гэрээ цуцлж ажлаас нь халах тухай даргын шийдвэр гарсан гэж байна. Тэгэхээр даргын тушаал хуульд нийцэж байна уу? Нийцэж байгаа эсхийг тайлбарлана уу гэж байгаа. Тэгэхээр одоо нөгөө нэг бэг болохоор үнэлэлгүй халагдсан гэдэг нөгөөдхөө ажилтнгаа хуучийн ажилтнгаа болохоор эргүүлээд авчиж болно. Оронд нь ажиллаж исэн цэг болохоор шууд цэтэй хөдөлмөрийн гэрээг цуцлж болохгүй. Тэгэхээр энэ хүнтэй харилцан тохиролдож энэ хүнд таарсан ажлын байрыг энэ дарга олж өгөх ёстой. Бүгдийн оног сонирхъя. 3 За ажилтны эргүүлэн тогтоосон тохиолдолд түүний оронд ажилласан хүний хөдөлмөрийн харилцаа хөндлөж байна. Тэгэхээр хөдөлмөрийн хууль ёсоор бол нэгэнт ажилтны эргүүлэн тогтоосон тохиолдолд түүнтэй байгуулсан ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгар болж болно. Тэр бол заавал авах үүрэг хүлээхгүй тохиролцох тийм ойлголт бол байхгүй. Ажлын байранд магадгүй нэг нахлан бодогч эргээд ирчихэд хоёр нахлангийн оронтой байхгүй бол тохиролцоод дахиад одоо нэг хүний цалин аваад хоёр гэдэг ойлголт байж болохгүй шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 37-гийн 1-5 дээр түүний оронд ажилд орсон хүний хөдөлмөрийн гэрээ дуусгар болно гэсэн зохицуулт гарч ирж байгаа. 2 настай хүүхэдтэй гэрэлмаг орон тооны цомогтголсон гэдэг үндслээр ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг цуцлах даргын тушаал гарчээ. Даргын тушаал хуульд нийцэж байгаа эсхийг тайлбарлана гэсэн байна. Цаг боллоо. 2 настай хүүхэдтэй орон тоон сонгогдсон гэрэлмаг орон тоон сонгогдсон үндслээр ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг цуцлах даргын шийдвэр гарчээ. Даргын тушаал хуульд нийцсэн байгаа юу эсхийг тайлбарлана. Энэ гэрэл маань ажил үргээ гүйцэтгэж байгаа. Тэгээд 2 настай хүүхэдтэй юм байна те. Тэгж яагаад орон тоон сонгогдоод түүнд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдээд тэгээд орон тооны цомгтголд оруулаад халсан бол энэ гэрэл маань одоо ганц их биш одоо нөгөө 2 настай хүүхэдтэй юм байна те. Тэгээд тийм бол энэ даргын шийдвэр зөв гэж үзсэн. 2-1 За баярлалаа. За сая хариултан дээр тайлбар өгье гэж байна. За тэгэхээр сая эмэгтэй хүний хөдөлмөрийн харилцааны асуудал хөндөглөө. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хууль зааснаар жирэмсэн эмэгтэй 3 хүртэл настай хүүхэдтэй 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг зөвхөн аж ахуй нэгж байгууллага татан буугдсан болон цахилгаан зөрчил давтан гаргасан эсвэл мөнгөний төрөнг хариуцсан ажилтан ажиллагчийн итгэлийг алдсан энэ 3 үндслээр л гэрээг цэцэлж болдог. Тэгэхээр энэ дээр татан буугдсан гэдэг ойлголт биш, цомогтгол гэдэг маань өөрөө биш хамаарахгүй татан буугдаад байгууллага өөр байгаа шүү. Тэгэхээр хуулийн үндс биш гэж байна гэсэн. Цагийн туршид бас нөлгөө сорих гээд маш их сайн бэлдсэн, тэмцээнд оролцсон та бүхэндээ 7-ны 4-р цахилгаан станц төрийн хэмжээ тусаад компани хамт олондоо шүүгч нарын зүгээс халуун баярыг хүргэх юм аа.
Дотоод хэргийн яам, нийслэлийн засаг дарганы хамгийн газар болон хөдөлмөрийн эрхсэл судлаачдын холбооноос дүүргүүдэд зохиож байгаа хамгийн анхны ажил байсан. Тэгэхээр бас миний хувьд ч болон манай шүүгчдийн хувьд бас санал нэгтэй нэг зүйл байна л да. Юу гэхээр гараа сайн бол барай сайн гэдэг шиг одоо энэ сайхан хамт олонны донд магадгүй би сая ингээл асуудал гараад байна гэдэг чинь та нарын сэтгэлд хүрээд өрсөлдөөд байна гэдэг чинь маш их одоо ирч хүч маш их одоо тэр юуг шаардсан тий нэлээд одоо өрсөлдөөнтэй болж чадсан болохоор бас манай ажлын гарааг сайн тавьж гисэн бас дахин баярлалаа гэдгийг хэлэх гэсэн. Хамжуулагч цэхийн чадамж багийн хамт олон. Оо ямар уучлаарай. Ганц зэрэг авлагчтай хим механик цэхийн сэтгэмж багийн хамт. Манай өдрийн цаад хонхоор харагдсан ганц зэрэг авлагчтай хим механик цэхийн сэтгэмж багийн хамт баяр хүргэе. Буцаад компани механик хим цэхийн ганц зэрэг авлагчтай сэтгэмж багийн хамт олонд хөдөлмөр нийгмийн хамгаалал халуун төлөвлөгөөний чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийг судалчлах, тайлбарлан таниулах уралдаан тэмцээнд багаараа амжилттай оролцож 3 дугаар ойр эзэлсэн тул талархал мөнгөн шагналаар урамшуулав. Станц 4 төрийн өмчит хувьсгал компани турбин цэхийн Ц Батмагна авлагчтай хүн ба хууль багийн хамт турбин цэхийн хүн ба хууль баг тэмцээний тэргүүн байрыг тодорхойлж өгье. За тодорхой. Дулааны захиргааны станц 4 төрийн өмчит хувьсгал компани Кип автомат цэхийн даалгавар хөдөлмөр нийгэм хамгаалал халуун төлөвлөгөөний чиглэлээр батлагдсан хууль тогтоомжийг судалчлах, тайлбарлан таниулах, уран байр эзэлсэн тул талархал мөнгөн шагналаар урамшуулва. Хууль зүйн дотоод хэргийн яамны бодлогыг хэрэгжүүлэх зохицуулах газрын дарга мөнхгэр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар улсын захирал Ц Батбаяр, Баянгол дүүргийн засаг дарга Т Зогтбаатар, Дулааны захиргааны станц 4 төрийн өмчит хувьсгал компани гүйцэтгэх захирал Ц Баярбаатар, хөдөлмөрийн эрхцүү судлаачдын холбооны гэргүүн доктор Уран Цэцэг Улаанбаатарт 2007 оны 3 дугаар сарын 31-нд амжилттай өндөрлөлөө би тэмцээнд оролцсон нийт багууд тэдний хөгжөөнд дэмжсэн нийт хөгжөөнд дэмжигчдэд манай зохион байгуулагчдын өмнөөс болоод ажилтчин амжилтчин сайхан бүхний хүсье. За баярлалаа.